Жаахан таяулаа. Жаахан тайвширлаа. Вэ чамдэн соххора дургүй гэж хэлээд байлгүй. Нэг удаа овооч яага дургүй болсноо хэлэх үү. За энэ үед ч байна. Сангийн сайд байсан. Та ч үүдээ аргачин ах минь. Би барах тай болж тийм үү. Насан өтөл болсон тул. Борчон одоо ч хаантай байгаа учраас тийм үү. Бааранд бид сангаа өгнөөл болсон. Ингэж л аргачин ахын дараа Арбики сангийн сайд болсон юм а. Тэглээгээд бид нар нэг ахууд орцсонгүй. Ахууд ордоогүй. Ээж тэгээд айлынхаа угнан ч боллоо. Өг томон ахай маань цусан барагдлан тэнгэрч өгөхгүй байсаар байгаад. Насан баян тэнгэр таллаа. Хоттуулаа минь. Цэргийн нарийн бэлтгэлийг нь сэтгэж. Бич дэмнэж байсны хувьд зүрхэнг байгуулсан байд. Алтан улстай тэмцэх цэргийн хүчийг онцгойлон байгуулсан явдал юм а. Бүх шилдэг онцгой зэргүүд цуглуулад зүрхэн болчихсон. Зүрхний хачирт нь ховийн хүслээ оруулсан уу яас нөгөө сохрын чанартыг нэгүүдээс болгосон явдал бас болно. Тэр надад их сонирн байдаг юм. Бус ноёдоос илүү гажиг хүн шүү дээ. Одоо тийм болоод подкаст хийгээ суугаад байгаа байлгүй. Одоо би ч одоо ялгаагүй юм уу? Би олонтой өргөх бичгийг нь төрийн сангийн өмнөөс дэмж хөргөдлийг нь харж байхад миний өнөө хоохон хүрээнд тамга тарсан бичиг байна да. Санж байна уу зүгдмэнэ. Яагаад дайвны нэг тарсан хэрэг байна да. Тэр бичгээр нь сүрдүүлгийн байдлаар нь олон ноёнд нь хүрсэн байдаг юм а. Яа сүрдүүлсэн бай гэсэн ч манай нэг үцийг нь тусгаарлаж өгөө гэд. Ингэжэл бид нар хүүхний нэрээр тийм үү хормоо хошноороо барьцаалагдана гэж санаагүй юм да. Тэгээд барьцаалагцсан. Манайсын чинь одоо тамгыг нь цуглуулаад хоёр талдаа ам чимээгүй байя гэд яваад байсан юм байгаа. Яваад байсан байгаа юм да. Тэр баялаар үгүй. Бэт хоёр ч юм бас явуулсан дээр тэр л тайлбар сууч юм шүү дээ. Тэнд нь баг нэр хүнд бүхий хүмүүсийн баг 400-аад хүний тамаг цуглуулчихсан байсан гэж боддоо. Тэр нь манай бүхэл монголчуудын нэр нөлөөтэй. Одоо төрд нөлөөлж чадахгүй баячуудын тамга байдаг юм а. Тэр дотор
Миний тамаг хүртэл явж байгаа юм шүү дээ. Хотуулаа хаан бол тийм үү? Тэр чинь гаж сэтгэлгээтэй ноёнгээр ёор зөвшөж чадахгүй. Нэг үдэс болохгүй. Онхтон чигээр нь л байлгана гин. Тусгаар болгож ирэх хөхгүй л гин. Тэгээд ямар хотуулаа чинь тэнд чинь ямар тамах таа байгаа биш. Бэд ноёдууд чаан хотуулаа барьж байгаад. Сохор ноёнд нь бэдэх дуртай. Нэг үдээ аваад чинь дуртай гэж байж. Энэ нэг гаж толгойтой юмыг гажуудлынхан чигт нь байлгах нь зүгөө гэж хотуулаад хэлсэн юм бэ. Ёсыг ёсоор нь бариад байх юм бол энэ ёр цагт тогтох юм байхгүй. Би ингэж бодож байсан. Наадга төр дойртуулаадах нэгүүдээс болгоод шин ноёнд нь өргөж байгаад өөрийн талдаа ашигласан дээрээ. Үгүй бол наадах чинь өнөө биднийг түмний шиг болгож түүхтэй ховж болох гээд байна. Амийг нь дарья гэсэн юм. Тийм маныг сүртүүл сайн байлаар үгэн чинь. За одоо сонсч хуйдаа тэр үгэн чинь бас. Ховлоод байваа та нар. Тамах таа цаас барьж чадаа. Хоохото хавцсныг чинь үдзүүлэн шуугаа сүртүүлсэн. Ингэж барьцаанд орж байгаа юм аа. Эх муухай хүн шүү тэр. Бас их зөв хүн. Би чинь бүр тэр хүрээнд эцэг болсноо мэдэж байгаа юм чинь. Тэгээд яах вэ? Нөө зүгтийг чинь өөрт чинь аваачиж өгнө. Мөнгө болоод ирэхээр чинь үгүйсхийн аргагүй. Тэнгэрээр шүүлгээрээ. Тэгж хэлсэн юм да. Бөө юм бол чи нэг бөөгөөрөө мэдээрээ. Удмаа цусаа шалгаараа л гинэ. Ямар тааж үнэр халдчихсан юм чинь. Хоёулын мөрөө шинжээд л кадарлаад байсан. Баахан хүүхэн дунд нь сэрхэд нэг нь хээлтэйчтэй зэллэг гэж гайдал. Яагаад гэвэл тэдэн чинь цус өдөөгч ашиглаад байсан юм чинь. Тийм үү? Эрийн чалгачин үрийн шингэн одоо шанахтаага нэмэгдчихдгээс хойш үртэй болсон байж магадгүйгээр нэг мөр болоод ирлээ шүү. Тэндээс бас агаад хүүгийнх ороод ирж байгаа юм. Манай гэрээс 2. Тэгэхээр бусдын гэрээс хэд байгаа бол би чинь бас тэр цаасанд хэдэн хүний тамаг байгаад харсан байгааг нь харсны хувьд тийм үү? Хэдэн хүнийг хүүхдээр нь сүртүүлснийг тамгаар нь сүртүүлснийг шалгаж үзсэн. Хэнкэр 400-аад байна гэдгийг ер нь ингээ гадарлаад байгаа юм. Тэр чинь одоо надаас хоошоо надаас хоошоо хоохоо гэдэг нэрээр алдарсан. Би бол гургалтай л гээд байгаа юм. Тэгээд явдалтай суудалтай нэг ховж өвн яра. Яа нэг сархтан дээр нэр дурддах явдал байгаад байдаг юм. Яа нэг ирчүүдийн сархад уугаа суунаа ноёдууд нь тэр яра гараад байдаг байхгүй юу? Ингээд
400-аад хүнээс нэрийг нь сонсчихсон хүн чинь мэднэ. Тийм үү? Би чинь хиний ихнэр болох юм болоо гэдэг ачаад байдаг юм чинь. Дахиж очоогүй ч гэсэндээ. Хамгийн анхны үйлчлүүлэгч юм чинь баг. Тэгээд эдий тай болоод ирэхээр нэр нухчихлаа. Бүгд сүрдүүлэгдсэн байж таараа. Одоо манай хотуулаа бол угаасаа зүхтаахын аргагүй шүү дээ. Тэр сохор ноён үйл бүтээж чадах юм нэрэ. Бүр ийм толгойтой хүн. Тийм үү? Манад чинь цөөдчхөд байна гэд. Тамир баралцахгүй. Самгаар сам баралцахгүй юм байж. Тийм үү? Та ямар зөвшөөрүүлэхийн тулд хотуулаагийнхаа нэрийг добаарлаа биш. Ямар тааж батлаад өгчхөө гэсэн. Хотуулаагаа бодоод гэх үү. Өнөө 400 ноён ч хотуулаагийн эсрэг зогсож орч хэцүүд нөттэй. Тэгээд угаасаа олон ноёдууд гуйсан учраас хотуулаа аргагүй дайд баталж өгч байгаа юм. Тэгээд хотуулаа ч яах вэ? Бид нарлаач агсам наадал. Та нар ямар нүглээ хийжгээд энэ хүний дэмнээд байгаа юм. Энэ ч их залтай овдон хүн шүү дээ. Ямар Монгол ир 4 жил үзэгдээд чинээчдэг юм бэ? Ийм түүх байхгүй. Наадах чинь ерөөсөө л хар мөртөө хүн байгаа. Хаан хулгай дээр юм байна. Тэр болгонд л явж байгаа. Хаан буруу арилж байгаа. Тэр болгонд л явж байгаа. Наад цохор чинь биднийг хайртны өмнө, хайруулсан өмнө шившиглэх ноён юм биш үү гэд болгоомжлоод байна. Тэгэхээр би ягсан юм. Үхэхийн хорвоод өвөр нэрээс юунд найдаг юм. Наадга ноён болгоо шившиглүүлдэггээр бид нар цаазаар авчихъя. Гэхдээ шившигтэй хорвоод чинь тийм үү? Зэл суу санаа бидэнд дэмтэй. Наадга дэмнээд гэв. Тэм баваад тэр чинь их залтай үгэн шүү дээ. Бусад онгодууд нь тийм үү? Өргөө гэртээ тэгээд бөөлөгөө хийгээд зовсон ядарсан хүмүүнд нь хааван онгодынхаа яриаг хийгээд төвхтэй шүү дээ. Яг хэлэх гол санаага олон хүнд хэлье гэх юм бол чи подкаст гэх чиг нь хийгээд хаа. Би 105 гэж подкастыг эхлүүлсэн. Чи нэг хийгээд ах гэж надад тэр чин заасан юм аа. Тэгэхээр их залтай онгод байгаа үү? Наадах чинь одоо би одуулт гэсэн юм. Одоо наадах чинь чамааг л гуйж байгаа хойно чи л тамгийг нь дарж өгнө. Эцэг хаан байсан бол хэдий чи наадахыг чинь бол ашиглаад явж байгаа. Манай эцэг чинь бол ийм хүмүүсийг маш сайн ашигладаг шүү дээ. Чээл танихтай мунхагта хараас ёсгүйгээс айдгаараа айж бай. Тэгээд хэлсэн юм аа. За манай энэ хотуулаач ирнэ. Маш нэр цэвэр хүн. Асар их ёсорхоо хүн гэсэн үг. Би ч тийм их ёсорхоо биш шүү дээ. Асар их ёсорхоо хотуулаа. Хүчээ тамир шудрагуу зангийн орой хүн шүү дээ. Бүр ямар ч ноён
Авилгал алтыг нь тийм үү? Алтыг нь, ахтыг нь, хүүхнийг нь амьдралын зугаа цэнгэлийг амлсан ч түүнээс хуурай гардаг байхгүй юу? Хатуулаач. Яагаад гэвэл эцэг шүтэн бишрэлтэй учраас төртөөс өөр санаа үгүй. Эцгийг маш их шүтдэг хүмүүс байсан юм. Хатуулаач. Төртөөс өөр санаа үгүй. Им төмөр нүртэй хаан байхгүй юу цаадах чинь. Тэмээс мань шиг завчаа хийдэг ноёдууд бол жаахан зовлонтой. Хартнаас авилгал авчихгүй бол толгоотойгоо үлднэ. Тэгэхгүй авилгалд нэр холбогдох юм бол хотуула бодныхээ нэгч өршөөхгүй цаажил чадна. Намаагч цаазалж чадна. Авилгал авсан байвал хартнаас. Тийм л хүн шүү дээ. Манай хотуулаач нь. Таахан дээр ураанаар яасан гин. Ураанаа судлаадахаараа би судал гэсэн шүү. Тэмээс бидчээн хартантай өв гэрээнд авилгалгүй байх сүрдүүлэгтэй шүү дээ. Угаасаа өчнөө ноёдыг цаазаар авч л байсан. Тэмээс ирнэ ахуугаараа болохоос өөр аргагүй. Тэрнээ сайнаа. Би ч хотуулаагаас үлд айдаг болсон. Хабуул хааны сүлд дахиад босчихсан юм шиг. Яа эцэгшээ болсон шүү дээ цаачин. Тэгээд би ч хабуулаагаас айдаг байсан юм болохоор. Хаар ноёдуудыг тэрч мэдээд байгаа юм аа. Тэмээс хар ноёны тамаг өгөхгүйгээр гүрийгээд байхгүй юу? Тэгэхдээ олон хар ноён бүр цагаан ноёдууд хүртэл харлаж ороод ирэхээр чинь тэр овм их болон суу зэлэн хэтийд ч ихсэн амтан байгаа юм аа. Тэр нэрүүдээ оваа чинь гадарлаж байгаа байлгүй дээ таахан. Та нарыг ойлгоно байх гээд. Тэр зүү тавууг нь бас сонсдог өрсөд байдаг юм шиг байна лээ. Тэр сэтгэлийг чинь уншаад ахна. Тэгээд нэг удаа аваад нэг юм даалгавар өгсөн юм. Түүнийг ярьчихъя. Манай аргачин ах одоо сангийн сайдын ажиллаа өгчгөөд болчир хүүхдүүдийг сургаад л цэнгэлийн манлаад нь 7 хавартнууданд жаргаа цуудаг болчихсон. Сангийн сайдын ажилласаа чөлөөлөгдөө цаачин баярлалаа. Жаахан хүүхдүүдэд одоо хичээл заагаад сургаад. Аргачин ах дэгдэг юм. Та нар наад оваагаас болгоомжлохын явдалгүй. Наадч үнэхээр мууг сэтгэсэн ч цагааны хүсэлтэй хүн шүү гэж биднийг бас ятгахчилна. Бэжин аргачин ахыхаа үгэнд их иддэг нэ. Тэгээд аргачин ах чинь зөвшөөрөөд байгаа юм чи. Би түүнтэй тэмцэлгүй шүү дээ. Аргачин ах мань тэгэж хэлдэг. Би энэ хорвоо дээр хараахгүй ганцхан хүн байгаа шүү. Тэр нь оваа гэж бид нарт хэлнэ. Сайн юм байна уу? Аргачин ахын хараал бол яаж байсан ч хүрдэг маш айхтар хараал хийж чаддаг хүн шүү дээ. Бэ бүгдээ ч хараасаа хатаана тийм үг гэдэл. Тэр нахуучин бас яриад байлгүй.
Намайг аргачин багш маань харааж байсан гээд гэвчийг нь хараалыг зөв зөвлөд ашигладаг байсан юм. Та нар шиг тийм мулхуу хараал хийхгүй. Хараал гэдгийг та нар ер нь судал. Яста өөрийн хар толгоон дээр ч буудаг юм да. Буруу хийвэл чадахгүй юмараа оролдвол хүнээр хараал хийлгье гэж очвол өөрөөсөө ёстой бэлэгтийн ертөнц заваарсан юм болно шүү. Ёстой түүнээс хол байгаараа. Би ер нь та нарын хараалыг чинь арилгах гэж суугаад байгаа шүү. Хараал жалтгыг чинь тайлгаад л энд чалчаа суугаад байгаа шүү. Зүрчээд манжуудад хараалгасан хараалыг чинь за үүнийг аяар би хараалын тухай ярьж өгнө. Яахаараа хараал үсээд байдаг юм. Яахаараа жаттага бий болоод байдаг юм. Үүнийг яаж арилгадаг юм. Тийм үү? Тиймээс манай энэ хүүрнээ шивнэг ойр тойрны хайртай дотны хүн байвал эртхэн сонсоорой. Цагаан сараас нь өмнө олд сонсоорой. Тэхгүй бол ёстой охин гэж хэлээрэй. Заяагүй ч энэ төр гэж хэлээрэй. Харагчин ах би та нарыг бүгдийг хараасан. Хатаана тийм үү? Чи бусдын хүслийг их доромжлох дуртай хүн. Гэж намайг үздэг. Тиймээс өөрөө гуйх зовлон гэдлээрэ гэж би чамайг урагт чинь буухыг гуйдгаар жатгалсан шүү гэж хэлнэ. Тиймээс би онгод болсон ч улаачаа гуйдаг онгод болж. Тийм үү? Аргачин ах хараалтаа сууж байгаа юм а. Би буун гэж зангараглаж чадахгүй. Энэ улаач та би шахаа үзүүлж чадахгүй. Эхлээд энэ дээр ч чоног таярлаг ах бууж байсан юм. Дараа нь үг түмэн ах буугаад дараа нь үг түмэн ах чинь энэ улаачийн итгэлийн олоод чи миний дүүг залаад хаа. Хатаа нэг залаад хаа гэж би ч нэг гуйж энэ улаач дээр буусан байхгүй юу. Нагаач бол бааварлаж буунаа. За тэгээс улаачтай. Улаачаа гуйдаг онгод болсон. Утмаа царай алдаж. Утмаасаа царай алдаж. Тэр олон хүнийхээ тоо дүүртэл ингэж явах юм а. Хэвчигнэ тайлчсаа гэж чадхыг нь энэ улаач дээр гооч тайлч чадсан. Хүнээс гуйж үйл хийж сур гэж намайг одоо цээрлүүлсэн юм а энэ аргачин ах. Тойрны хүчинд би ч бас зан сайтай болсон шүү. Мэддэгдэж байгаа үед. Энэ улаач та муугаш та жүдэлгээд байх юм. Бай танаар гуйлгахгүй үүлээ сайн хийдэг бид тааж гэнэ. Чамааг би хаан эцгээр мундаг дуулдаг шүү дээ. Тийм. Эцгийг минь ампгаан чин танаас айхан ааштай. Надтай яг л өвөө шиг маань харцдаг юм. Гэнэ өвөө гэж ярьдаг шүү дээ. Өндөр дээр өвөг минь айл гэн. Би хаач тэр том онгодын үгнээс гарч чаддаг юм гэн. За тэр яг юу дараа яри подкаст яри.
За үргэлжлүүлээ. Үзэн ядхан ч байна. Тэр сохор хүнийг. Биширхэн ч байна. Би бол биширхийн талбартай. Алаа байж бүтээж үтсэн хүмүүний хувьд тэгэж хугацаа товчилж суу залийг нэрхэмлэж таньдгүй хүн байхгүй, мэдгүй чалга гэж байхгүй. Хэлцүүг үүстэл тийм үү? Амьдралын ямар их хормыг нь яриа болон явдал үрж байгааг нь гадарлан да. Манайх тулаач юм тэгээд өөртөө ашигтай хийнэ гэд ямар тааж та нарын зөвшлөөр нь болгоё. Гэхдээ дураар нь байхгүй шүү наат гэж. Тэгээд тэр хүнтэй золгож уулзсан юм. Нэг удаа батааж. Бэт хоёр ч. Бэт хаашаа суудал даажаалраад. Отуулаач хааны зуудалтан заларч агсан тийм үү? Тэр энэ хоёрын дэрлэг чинь тэгээд золгож хүлээж авч уудаж байгаа юм аа. Хаан эцгийг нэг нас нөхчөөд нэх их удаагүй байхад та бид нар ч эхний жилдээ тайм байлтаа ингээд 2 дахь жилээсээ л дотоод зэгцээ бодож эхэлж байгаа юм. Хугацаа нь одоо тэр хавцаа юм. Магадгүй 3 жил сайн санахгүй байна. Өөр нь санаж байгаа энэ улаачийн тарих нь дийлэхгүй байна. Уулын чиг санана л да. Миний бүх мэдээлэл энэ улаачийн тархинд сэрэхгүй байгаа юм аа. Сэргэхгүй байгаа юм. Чаагч гинэ ямар ч байсан миний сэтгэлийг, миний үгийг дамнуулж дийлээд л байна энэ улаач. Хат улаач. Нэг удаа тэгвэл надад тэгвэл манай нутгаас хэн авилгал олоод байгааг хэлж өгвөл би чиний тамганд чинь сууж өгье. Би нутгаа татар нутаг шиг болохгүй. Авилгалд автсан нутаг болохгүй гэж айж байна. Тэгээд овоод хэлсэн юм. Тэгсэн чинь нэг удаа хаант минь та наадгаа бүтээхийн тулд надад нэг зэвсэг хийж өгөө гэсэн юм. Яагаад дуулаад гэсэн чинь чи манай сангаас дурын зэвсэг аваа гэсэн чинь сангийн зэвсэг гэж байна шүү. Засгийн зэвсэг гэж байна шүү. Засаг одоо хууль батлаад өгөө гэсэн үг. Манай хотуулаач цайран гайхаад засгийн ахаараа зэвсэг болдог юм гэхэд тийм зэвсэг бий л гэж байна. За хэлээд наа зэвсгийг чинь ганцхан би чамд өгье. Чи нэрэ надад энэ авилгалч ноёдуудын мөрийг нь олоод өгөх юм бол би чамд яста хүссэн зэвсгийг чинь өгье. Би дотоод уруулгаас маш их айж байна. Уртын төр байраа гэж эцэг хаанч тэр амбгаа хаан агч тэр өсөж байсан. Тэр хаанд нь би хүрээ гэж бодож байна. Чи намайг хүндэт гэж биширхгүй байж болно. Гэт. Угаасаа чи миний борооны баасыг арчиж явсан. Муу явдлыг минь мэднэ. Хоёулаа нэг авралтад өссөн юм байна. Тэр хоёрын яриаг би хэлээд байгаа шүү. Сонорцноороо. Отуулаач тэгээд нэг удаа аваач. Би тэр үед чамааг бятуугээд үнэлдэггүй байсан. Одоо бят таагаад хүндэлхийг нь
ядаж байна. Хүндлэгийг хичээж байна. Багын сэтгэлийг бодох юм бол би чамайг хүндлэх ямар сэтгэлгүй. Муу аргалч бол галч түлээч. Гэхдээ чи ноёны суудалд хүртэл суу цалийг сурсан гэхээр өсөх нас чинь ивэл болсон бизээ. Харцаага боолоос ноён болно гэдэг чинь ямар суухантай хүн байх уу, тийм үү? Та нар бас бодоод үз. Дайнд орж үзээгүй. Дайчлалд явж мөрлөөгүй гэхэд. Тэгж шүү нэгүүдэг. Тэгсэн чинь нэгүүд аваач хуцаал гэж байна. Танаа дайнд нэргүй баатраар хэр олон тулалцсныг мэднүүгээд бүх дайны цэгцгийг нь ярьж өгдөг юм а. Хайхтар ойртой юм. Гохотуулаач. Чи тэрийг зохицуулсан юм уу? Тэндэн тэрийг зохицуулсан юм уу? Чи тэнд тэр мэдээг тамнуулсан юм уу? Гэдэлээ. Манай хотуулаач нь тийм үү? Тайчин ирэмгийн хүнийг хүндэтгэдгээр ховын тулаанд нь хошног тулаанд нь яваад байсан юм уу гэдэл. Өөрөө мүлхүүл сонирхдаг болохоор тэгж мүлгсэн юм уу гэд баясаад лээ. За өчгөө би чиний зэвсгийг хийж өгье. Чи ямар суу цал ашиглах гээд байна л гэв. Бас би чиний дурын зэвсгийг одоо өгсөн учраас чи надад ярьсан түүхээ батлаад 4 хүмүүнийг мөлхөөд хөнөөж өгөөдөх гэсэн юм. Хоёр нь манай нутагт бий. Хоёр нь харийн нутагт бий гэсэн юм. Нэгүүд аваач. За нэрийг нь хэлээ. Би сонгоё. Чадхаар бол би амзээг өргөе. 4 хүн хөнөөж өгөхийн хувьд өгнө. Гэхдээ 4 хүнээ би өөрөө сонгоё гэж байна. Огж байна уу таахан? Отуулаач нь жаа тэггээд гэрэндэ хүрлээ. Нэгүүд аваач нь тэгсээр засгийн зэвсэг гэсэн чинь ганцхан отогт хулгаан гэрээхээ зөвшөөрч өгөө гэсэн. Хулгай хийж болохгүй гэдэг хууль байгаа шүү дээ. Тэдний отогт хулгаан гэрээхээ зөвшөөрч өгнө. Би энэ говийн дээрэмчин бухаахыг өөрийн өртөнд авмаар байгаа юм а. Тэд нарыг эрэхэд эргүн болгомоор байна. Айл цаахалтаар явсан ч бид нар 3 бүс газарт л хулгай хийн. Энэ нь бухаахын говийн дээрэмчин бухаахын байсан нутагт бас онгуудын хил дээр хөртөө. Бас хэрээдийн бөөрөнд байгаа өртөөн дээр энэ 3 өртөөн дээр хулгайгаар бол энэ төр тамаагүй шүү. Бид өөсөө засгаа бодъё. Та бүгдэд нь харин зарлаж өг. Энд хулгайлагдсан бол төрийн явдал хийхгүй гэж. Байршилтай хулгай гэсэн үг. Ургууд мангууд чиг тэнд гарсан хэргийг хэрэгсэхгүй гэдэг одоо засаг батлаад өгөөл гэж байна. Ургууд мангуудад ч хулгайгаар хүн алуулна уу? Төрийн хуулиар хилэлцэхгүй. Ургууд мангуудын ойд нь мэднэ. Тийм үү? Тэгсэн одоо чаа наадах чинь ялбар хэрэг. Алчи даттарын ноёны ардаас тэтгэж байгаа нэг чинэлэг хүн бий. Тэр хүн алтан зөрчид улсыг татаартай холбож байгаа. Тэр хятан гэргийтэй хүнийг хөнөөгөөдгөө л гэсэн юм.
Тэгсэн чи овоо. Тэгээл гэж байна. Тэгээд бодволаа. За хоёр дахь нь цэргийн зэгцтэй байгаа мэнгэр өвгнийг татаараас хөнөөгөтгөө гэсэн. Бас тэгээл гэж байна. Бодволаач. Ямар хурдан тэгийг гэж байх юм. Би хүртэл хорлог аргаа хийгээд алж чадаагүй шүү л гэж байна. За тэгээд манай нутгаас нэлээд алтан улстай сүлбэлдээд байгаа ноёхны 100-ийн нэг ноёныг хөнөөгөтгөө гэсэн. Нэг удаа аваач тэгээл гэж байна. Би ч гайхаа суугаад байгаа шүү дээ. Ямар хурдан хөнөөй зөвшөөрөөд байна гэдэг. Бас. За дөрөвдөх нь харуулаадын хэрэттэй бид нарыг хавсарч зөхөх гээд байгаа нэг чинэтэн байгаа. Тэрийг хороогоод хоо гэж байна. Аваа. Тэрийг хорооё л гэж байна. Одоо чи ямар хурдан хорооё гэж зөвшөөрч байх юм гэхэд. Аваач. Та боломжит хүмүүнүүдийн нэрийг хэллээ л гэж байна. Харин надад боломжгүй хэдэн хүн байдаг шүү л гэж байна. Алж чадахгүй боломжгүй хэдэн хүн байдаг гинэ. Одоо за жишг нь хэн гэхэд. За би таныг хороож чадахгүй. Адаан таашийг хороож чадахгүй. Түүнтэй адилхан 9 өрлгүүдийг бас хороож чадахгүй. Тэрнээс биш айлч улсын 1000 таас доошоо бол хороочихноо гэж байна шүү. Хайхтар байгаа гэдэг. Отоола яасан амар ам өгч байх юм бэ чи. Хүний аминд хүрэх гээд гэрийнх нь бөөрөнд очиход тийм амар уул гэж байна. Тэгсэн чи нөгөөдөөч. Амар болохыг би сэтгэе. Амандаа хүрхийг нь би мэдээ. Яаж хийхийг хизээж бүү асуу. Ховоо сонсож бай. Өртөөгөө тавьж жил бай. 2 жилийн дотор устчихсан байхыг та гарнаа л гэж байна. Отоолаач. За аль бол хурдан хийгээрэй. Ёор нь би чамд хүн алах, мөлхүүлэх даалгавар өгч бай. Өгөхдөө хан шиг нь өгөө. Чи хийх үйл гэж байна. Тэгтэл нэг удаа аваач. Би их олон өнчин хүүхэдтэй өдөр болгоны хоолнд нь өвч хуйгтай. 100 цэргийг хооллохын дайтай гарцтай. Надад хороох үйл даатгаж болно. Гол нь нэг хүн хороох болгонд 100-ийн хүнс өгөөрэй л гэж байна. Ойлгож байна уу та нар? Би ямар ч алт мөнгө авахгүй. Цэвэр хоол хүнсэл аван шүү гэж хөлсөө тохирч байна. Одоо тэгсэн тэгвэл үрсээ тэжээ. Тэр олон өнчин хүүхдийг хаанаас авсан юм бэ гэхэд. Новаач тэгсэн юм. Говьд нь дайны мөрөөр олон хүүхэд өнчирдөө. Тэр болгоныг ахуулж аж төрж байна. Өсөхийн цагт Монголд олон сайн эрдэн баатрыг нь бий болгоно. Ойлгохгүй муу зан ёс хүдэж гэсэндэ. Эрчин бол ханах үзэл гэж байна шүү. Ингээд бид хоёр чинь шохоорхоод тамгыг нөгөөд л хайлаа. Гэвшин улаач нахуу баян юм уу гэн. Тэр биш. Тэр харуулаадын чинэтэн биш. Тэр даруулаадын нахуу гэж
тойрлын дүүтэй суулгаад байгаа хүмүүс юм аа. Хувилдаанаа хийж байгаа нь одоо тэмтрэгдчихсэн. Намрын найран дээр л хот туулаа хааны хүсэл биелчихсэн юм да. 2 жил хийсэн хэрнэ ердөө 4 сарын хугацаанд бэт 2 бүр яаж ингэж чадсныг нь бодоод олохгүй гайхна. Би бол гэхдээ бас их айсан. Тэрнээс ингэж чадаж байгаа юм чинь биднийг бас хэний төлбөрт аваачаад ногчих юм гэж бодоод миний 100 цэргийн хүнс биш 1000 цэргийн хүнсэнд хүрчихвээ гэж байна. Юу дэсгөөд байна та гэж бас эмэн. Нэг үдэ аваад сайн авилгал өгч байхгүй бол бас уурвчих вий дээ гэж эмэн. Нэг ийм шаантагтай болсон да. Болсон. Яаж алсан юм бол би тэрийг одоо хүртэл мэдмээр байдаг юм. Тэр нэг хэрэгт нь эрдэнэтэд эрэхт нь асуусан чинь хэлэхгүй байлаа. 900 жил нуугаад ахтай яах вэ? Өвгөн манай данс жолч чадахгүй байгаа сохоосон үрстэй зориулаад өөрийн дансаа ингээд тод урд нь байршуулчихъя болно. Юу хийх гээд байгаагаа хэлсэн тийм үү? Өвгөн маань одоо өнчтийн тэнгэртэй суудалтай гэж хэлсэн. Олон тэнгэрээр нь гүйдэлтэйгээд өнчтийг нь дэтгдэг юм аа. Энэ улаачийн санаачилсан амбхай сан гэж байна. Амбхай болон ташуурын сан гэж байна. Өнчин хүүхдэд нь одоо яг онцгой сүнстэй өнчин хүүхдүүдийг нь дэтгдэг үйл хийдэг юм аа байдаг. Энэ улаачин толгоолон хийдэг юм аа. Тэр үүлэнд нэгдээ гэвэл тэр данс рууна юм бүүгээ төлөөрэй. Дэмээ өргөөрэй. Энэ тулгаад байгаа юм биш ээ. Бэчэн энэ улаачтай буугаад 3 жил одоо. Улаач маань өглөө ажилдаа явна. Орой тарна. Тийм үү? Тэгээд албуулаад суучин буугаад цасал хийнэ. Хүмүүний болсон болоогүй ямар ч хэрэггүй юм ярьдаг юм. Тэр болгоныг нь 3 жил засаж суухдаа чаяр нь одоо боли. Тийм үү? Энэ хүүрнээ шивнэх чинь хийе гэж бодсон юм. Тэгээд л нэг 5,000 төгрөг өгөн 10,000 төгрөг өгөн зарим нь бол сүүгээрээд ирнэ. Юу ч өгөхгүй хүмүүнч байна. Бүхэлдүүтэн тийм үү? Өчнөө том удмынхан жатхыг нь тайлж өгөөд байхад тийм үсэд бол жаахан дургүй бэчин шуналтай хүн гэж хэлсэн тийм үү? Гэвч нэ яах вэ бас айтай хүмүүнүүд бас манд ирж золгоно. Тэр жаас юм бүү болгоныг нь өнчтэйг нь тэтгэх сангаар нь тэтгэхэд л яваад байгаа юм. Олон чөг үрсэн. Хилдгүүдээ арваад үрсэн. Сургалтын төлбөрөө тэрэгээд олон чөг үүлэн зарцуулна. Одоо бид тэр энэ танаа сургалтын одоо бодлого та нар сургалтын систем гэж яриад байна. Тэр чинь буруу байна. Хүүхдээс нь байхаас нь зөв боловсрол олгоно гэд тэнд нь одоо сан чуулуулад байна. Тэр үүлэнд мань дэмнэх жоос юм бүүх чадахгүй байсан чиг
тусалъя гэж байгаа үгс байвал энэ манай энэ Facebook энэ төгсөөгөөд энэ хаяг руу минь бичээрэй тэ. За. Таахан тэгээд 5,000 төгрөг байсан чамаагүй шилжүүлээрэй. Тэгж байж тийм үү. Энэ одоо замбод бичэн буучаа гэсэн ямар нэгэн холбоос үүсгэж байж би тэр үртэй холбогдох боломж одоо гарц цаалга нэгддэг юм а. Ямар ч үйл хийж чадахгүй гэсэн үг. Нөлөөлөл үзүүлж чадахгүй гэсэн үг. Хэцүү шүү дээ онгод байдин чи хэдий дайдин дайд онгод байсан ч ялгаагүй хэцүү. За тэгээд нэг дахиад нэг 2 дугаар ярьчаад өөрийн түүхээ өндөрлөе дөө. Тэгээд үндсэн ажил руу оръё дөө. За баяртай.